Монголчуудын Англи радио 88.1 урлагийн дээр суват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахиад айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 13-ны баасан гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мега, Мөги, Анжгаа, Гэрлээ, занариулагчаар мөнхцгийн төвшин баярнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аржанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан Хангатай Жанчуулан. За мөн Кафе Паскучи хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв аим мунч харгас тоглоомуудтай байж дээ гэдэг сэдвээр ярилцах нэ. За хүүхэд насанд одоо нөгөө нэг тоглоом цөөхөн байсан учраас байгалийн баялаг байгаа зүйлсэл одоо тоглоом болгож явжээ. Одоо бодох нэ зарим нь ч одоо үнэхээр л харгас тоглоом байсан шүү гэж одоо манай зохиолч бичсэн байна. За бид ярах ч байлаа шүү дээ. За нэгдүгээр бодоод байх нь одоо хамгийн эвгүй харгас тоглоом юу байсан бэ? Одоо амтэн хүн нийгмийн өмчөд халтаа байв уу? Мегмар цэцгээ таны хувьд юу аадаг байсан штэ. Зарцааны хөлнүүд ингэж бүгднийг ингээ авч агаад тэгээ зарцааныхаа яг их биеийг ингэж шилэн нэг варины шилэн цоглуулж агаад дотор нь давс хийж байгаас хэсэрдэг байсан штэ. Тэгээ хөлнүүдийн давс хийдэг нь яадаг ямар ч юм хатааж байгаа юм уу? Шаргаж байгаа. Йоо шарж идэх юм уу тэгээд зүгээр шарж үзэж байгаа. Йоо хоол хийж байгаа аахгүй юу тэр чинь. Тэнгүүдээ өвс мөвсөөр чинь цэцэг мэцэг чинь төмс мөмсний хооронд хийштэй. Тэгээд ингээд юу гэдэг штэ нэг юм урдталтаа ингээд ингэдэг нэг юм байдаг штэ. Нэг юм юу гэдэг вүлээ тэрийг чавхуул чавхуу. Тэний урдаа дээр нэг юм зарцааны юу гүлзээцэгний юм шиг нэг юм ургамал өгдөө штэ. Сүд өвс. Тий сүд өвс мөвсий чинь ингээд юуны хооронд хүрэн манжингийн хооронд хийчмээгээд царцаагаа хамгийн гол нь хатааж ингээд нөгөө хатаасан загас өгдөө штэ тий. Тэгэж хатааж ингээд шараад ингээд нөгөө нэг юм дээр дэмсдэг байхгүй юу? Яа. Тэр зарцааны хөлөөр чи ингээд зүгээр ингээд энэ нөгөө нэг ингэдэг том хөл нь бол зүгээр ингээд хоодлын их бүдүүн дээр нь дарахлаар өөрөө ингэдэг штэ. Соус нь юу гэж ингэ тоглолдог л байсан. Соус нь юу гэж одоо зарцаа голиодоос айдгүй. Соус нь юу гэж голионы бүхс. Яа би бүр одоо ч нөгөө нэг зарцаа голиодоос айдлага багын л тэрийг үүштэй ямар юмний тэндээс айдаг. Яагаад их юм байхгүй шүү дээ. Би угаасаа шавжнаас айдаг. Бүх төрлийн шавжнаас айдаг. Яадагчгүй. Зарцаа яахчгүй. Гэ ингээд тэр чинь ингээд би зүгээр ингээд үсрээл хэрэгтэн гэдээ оролдог амар. Зарцаа бол шүү дээ цэвэр өвсөн дэжэлт уучраас яахчгүй. Голиоч л хогийн юм иддэг навшаа амт байхгүй. Юу идтээ? Юу хамаагүй идэж штэ. Тийм үү. Голио зарцаа чи юугаар ялгаатай вэ ингээ харахад голиоч бүү зарцаа чи нисдэг, үсэрдэг. Голиоч зүгээр нэг ингээ явж идэг. Химбис нэг юм уу ийм үзүүртэй бөхстэй нэг сонио амт байдаг штэ. Тэгээд тэр үзүүрний бөхснийх нь үзүүр нь ингээд авахтаад гიშгэнгүүд пяхлах. Голио гэж сордог гэсэн тий. Тэр сорж болохгүй тэр чинь дотроо нийт тууцсан хорхоо байдаг. Хүмүүс нөгөө юу яадаг урамлын харшил тэр голионы бүхсийг шууд уудаг юм ангараа юм шиг заваараа тэгээд голионы бүхс. Тэрийг ерөөсөө эзэж идэж болохгүй гэд бүр үзүүлсэн штэ. Дотор нь бүр метр гарантай тууцсан хорхоонууд байж идэг. Би нэг юуны шаргаалчны бүхсэнд амар дуртай. Шаргаалчны бүхс шиг кислаттай байдаг штэ. Тэг ингээ ярь дуртай штэ. Чи одоо юуны бүхсэнд дуртай юм чи? Таны яа сайхан ээ. За мөги би юу яддаг л гэсэн нөгөө дурангаар миссэл хийж амтэн нэрээ тасалдаг л толгойг хөлийн юу ямар амтэн дурангаар мис тасал хийнэ гэдэг нь юу гэсэн үг вэ? Хөдөө явах хонин дээр хийх юм болтохгүй дурангаа ингээд татдаг руу харуулж агаад тэгээд том чулуун дээр ингэж тавьж байгаа тэгээд төрөл бүрийн амтэн тэгээд нөгөө нэрээ зарцаа голоо одоо өөр юу ч шатааж байгаа юм тийм үү? Үгүй бүгдийг ингээд тасалдаг. Эхлээ хоёр үлийн тасалдаг. Толгойг нь таслаад. Дуран чинь ингээд амар томруулж харна штэ. Тэнгүүд ингээд томруулж харж байгаа. Тэгээд ингээд нэг хийж штэ нэг үгээр ёо ямар амар. Стив доктор авгасан гэж. Ялааны хоёр ингээд юугийн далавчийн тайрч аяад тэгээд уцаар ингээд уйчдаг байлаа тэгээд. Тий тэгэл яоч гэл. Чи одоо нэг одгоо яваач юу арай тэнэг байгаа. Өөдөд идэв юм ааш. Өөдгүй хариг л өөд шүү дээ. Өөдөл үтгэл тэгж байгаа шүү дээ. Йоо. Яваач чиг. За, Анжи дөрвөө таахаас өмнө хамтран явж ярьна. За тэгээд. Яри. Хамт
хамтран ажиллаж ярьж. Надад бол өстэй. Сэжгийн төв бол байна уу? За, Улаанбаатар хотод 17 цаг 20 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Кафе Паскучи хамтран ажиллаж байгаа. За, ингэсэн. Кафе Паскучи брэнд 3 дахь салбараа Encanto ориглын супермаркетд нээгч байгаа шүү манайхаа. За, хамгийн анхны салбар нь ягаа нөгөө Яармагт нэглээ гэж бид нар ярьсан шүү дээ. 12 сарын 21-нд өнгөрсөн одоо 12 сарын 21-нд. За, тэгвэл жинхэнэ Итали кофений амтыг та илүү ойроос илүү хүртээмжтэйгээр мэдрэх боломжтой болсон байна шүү манайхаа. Энийг очиж гуугаад үзчихье. Би бүр хэрэг болгож очлоо. Тэр нөгөө Яармагт байдаг ямар юм блэ? Outlet лөө. За. Үгүй шүү дээ. Номин ямар марк юу илээ? За тийм. За тэнд нь очиж үзлээ. Хамгийн задлын нөгөө нэг уруудгийн надалт байдаг дэр нь юм байлаа. Тэнгүүд тэнд чи ингээд оронгууд амар том номин байгаа зэ. Номин дотор нь Кафе Паскучи байдаг юм билээ. Нэг давхарт нь байгаа. Нэг давхарт Кафе Паскучи. Кафе Паскучи байнгут яг хажуу талд нь Red Panda байгаа. Тий, Red Panda бас тэнцээ байлаа. Би бол зүгээр санамсаргүй ингээд Чингисийн үрээ орохдоо идэж уух юмаа цогдвол гал орсон чинь зүгээр таарсан шүү. Таартай ийм сэтгэлтэй байлтай зорж очиж байгаа. Би бүр хэрэг бодож очсон. Тэгсэн чинь хүмүүс ингээд хажуугаар ингээд худалдаа авалт хийж байгаа хүмүүс явж байгаа шүү. Тэгээд хүмүүс дотор нь ингээд ийм нэг хааны байдалтай тийм ингээд иш хөрхий гэсэн зэрэг хараад кофе уугаа сууж идэв. Үнэ. Би одоо яг энэ дээр нэг юм ийм л үг хэлмээр байна. За, Итали кофений жинхэнэ амтыг Паскучи кофегоос гэж хэлмээр байна. Эн чин юу юм бэ? 25 улсад 600-аас борт их уучлаг сүлжээтэй баг шүү. Тийм Тийм байлаа. Үнэхээр том чейн юм байлаа. Тий. Одоо харин ингээд кофе юу яагаад юм бэ? Улам л өтгөн уудаг болоод байна. Би бүр ингээд нэг нууц хэлэхөө. Кафе Кафе Паскучи Red Panda хоёрыг юунаа оруулж ирсэн шүү дээ. Тийм. Тэгээ эн чинь бүр ингээд кофений өв соёл чанарыг түгээн дэлгэрүүлдэг нэр хүндтэй бүр брендийн нэг юм байна шүү. Гой шүү. Кофений өндөр гой. Одоо чам шиг ингээ өтгөн мөтгөн ууж чадахгүй. Би ер нь кофе уухлаар одоо зүрх тэрэлтээсэн эвгүй. Тэгээ нойр моргүй болно. Тэгсэн чи эднийх кофеингүй кофетэй. Бас. Орой морой очингуудтай ингээ найзуудтайгаа кофе уудаг гэхэд би кофеингүй кофе авъя гэх юм бол ямар ч асуудал. Та кофе уугаад байвал кофе уугаад далжганаас суuna. кофе уугаад байвал анжгаах шиг л болно шүү дээ. Зүрх мөрөхөд. Би одоо 11 өнгөрөөгөөд нөгөө нойр хүрхгүйгээд кино үзэх гээд тэгэл кофе уучаал зургт үзэж байгаа л унтаад өгдөө шин. За, илүү сайхан насалтай. битээр ер нь олчцоо та. Хотлаа. Хүй наад чи надаас нэг насаар л дүүштэй. Тэгээд хамаагүй залуу дээ шүү дээ. Гэрлэгч тэгээд байгаа маар нэ. Манай ачаа. Йой. За, одоо хилээд илэрэнгүй мэдээллийн 70701883 гэдэг утснаас аваад 70701883 тэгээ Паскучи Монголиа гэж латинаар бичээд Facebook руу нөрөх боломжтой байгаа. За, тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Кафе Паскучи хамтран ажиллаж байна. Баярлалаа. За анжгаа 4 минут тав. Би шүү дээ. Би хулганыг бол хээрийн бидний чинь баг багт хулганы чинь зүгээр л бэлчээрийн дайсан л гэдэг байсан. Хээрийн охтны чинь. Тий аль гэдэг. Тийм учраас бид нар зүгээр нэрээ алж болох бүх хөвлбөрөөр алсан. Би бол зүгээр ингээд ус хийгээд нөхрөө нь ус хийгээд гарч ирэнгүүт нь гიშгэж ална те. Жавхаар харуулж ална, чулуугаар зохиж ална. Өрх зүүн гэж гоё юм байлаа шүү дээ. Эмээгийн юунаас нөгөө нэг зүү утасных нь хайрцагнаас цагаан өрх бол ер нь хулганы орох магадлал өндөртэй. Хар өрөх болохгүй. Цагаан хар гэдэг нь ямар юугаар яадаг? Уцсных нь өнгө. Уцсных нь өнгө тэгэл ардталт нь нэг шил ч юм уу юу чулуу ч юм уу нэг бол ясмаас зүгэл тэгэл хуруугаараа ингээл яг нүхнийх нь амсар дээр ингээ өрх тавьж штэ. За. Уцаар гарч ирэл нөгөөд ч орчин. Тэнгүүд нь хөдлөө чиний мө ялаа малаа цааш би ч хулган хөдлөө явдаг байлаа. Явчих. Юу яв. Нөгөө чинь ногоож урд гараад ингэ зүтгээр хусч байгаа шүү дээ. Тэгэл тэгдэж байгаа л ганцхан нэсэлж манруулж ухаан алдуулж байгаа л пак саваа ич. Тэгээд бид нар чинь одоо багш нарын байр манай хотхолтоор юуны байр гэж байсан. Аж ахуйн байр ч үлээ нэг тийм ангийн байр гэдэг байсан. Тэгээд багш нарын байрныхантай зундаа тэр сумын төвийн хүүхдүүд дөөр хийх юм баг. Гудган алгал хамгийн гоё тогтоом. Тэгээд бошкин тийж ингэ цуглуулж агаад 7 хоногтой нэг удаа нийлээд хин нэг алж өгөө тоолдог байлаа шүү дээ. Нөгөөд нь өмгөрж займар. Тэгээ усыг хэрч амар их ус ороод тэгээ бид нар сүулдэ залхуураад тэгээ сүулдэ утдаг гэсэн шүү дээ. Нөгөө нүхнүүдийн нөгөө бүгэлж жоод нэг нүхийг онгорхоо ойлгочаал тэгэл аргал ам дээр нь түлээл. Оо тийм. Чарлаад гараад час гэж чарлаад гараад. Болгон чи ингэдэг байхгүй. Нэг тий. Огт нэг энэ тэндгүү нэг ийм нөгөө өөр нэг том өөртөө байхгүй. Тэгээд
Өөр хоорондоо гүдэг. Тий. Тэнгүүд чи юу ч хөө ямар ч зэвсэггүй байж одоо ш жавхгүй, чулуугүй, усгүй, юу ч хөө өрөхгүй үед бол нэг хэсэг газрын нүхийг ингээд гიშгээд бүгэлждэг байхгүй. Тэгээд харж идэл яг тэрэн лүү чинь гүн штэ. Өөр хэмт бүх нүхэн бүглөөтэй юм чи гүйчл маа нүдийг бүлтгэл. Йоо. За байж. За хүүхдүүд ингээ амарсан байгаа даа. Гэтэ хүүхдүүд сонсч байвал ах эгч нар нэг балиар байжээ. Биний өдөөнөрөө юусе ийм хийж болохгүй шүү л гэж байгаа шүү ер нь. Гүрүүл бариад байна шүү дээ. Тамхиар утдаг. Гүрүүлийг ингээ барьж байгаад яг ингээ толгойг ингэж барьж байгаад тамхины утаагаа гэдэг утгангууд чинь гүрүүл ингээ жоохон байзалж байгаа юм. Ингээ бүжгэлдэг. Манараад байгаа шүү дээ тий. Ахаа. Тэгээд та ирээ бүжгэлдэг гэсэн биз дээ. Тэгээд би гүрүүлийг харж байгаа. Ингэж болох юм байна. Яг ингээ үтчих яа. За би бүх төрлийн шавжнаас айдаг учраас мэлхэлт барьдаг байсан, мэлхит үдэг. Тэгээ манайх угаасаа нөгөө дахиад галуутай байсан байхгүй юу? Намайг одоо 6 дугаар ангийн 5 6 дугаар ангид байхад л древэн луу гарчдаг байсан 100-аа. Тэгээд манай том ихч нөгөө мэлхинээс айдаг. Тэнгүүд би нөгөө угаасаа урталд нь хар ус гээд нэг юм гол айдаг. Тэгээд амар их мэлхитэй. Тэгээ мэлхинүүд үжээд эхлээд ихчээгээ айлгана. Тэгээ манай ч амар шинэ хаширахгүй заяа. Энд юу байгаа вэ гэхлээр мэдгүй өнгөнгөд нөө өөдөөс нь мэлхийн үсэрдэн масаа гарандаа хатгсан юм шиг. 5 6 гаар ингэ барьж шүү дээ. Гэж орлонгоо тэрнээс эхлээд кайф авчиж байгаа. Тэнгүүдээ дараа нөгөө түүсэн мэлхнүүдээ дахианууд дундаа хаяад өнгөд нөгөө дахианууд чинь талаас нь үрж ирэл ингээл тастаас ингээл ичдэг байсан шүү дээ. Өнөөдөр ястагаа итлээ. Мэлхий жижигхэн байд юм уу? Гоо тэр чинь шалгаа орхоноос гарч ирээд жижиг ийм мэлхий байгаа шүү шүү. дээ. Ер нь том Би тэр томинол барьж чадахгүй шүү дээ мега. Жижиг. Ийм юм байгаа. Жижиг. Атхандаа 6 мургаагаар натчихгүй байлаа шүү. Хэд байгаа вэ гээл. мэлхий хүүхүйтэй тий. Тий, амар Би өөрийгөө амар муухай юм ярьчлаа гэж бодсон. Та нар ямар дээ? гар ирвэгнүүлээл ингээл нэг амар эвгүй шүү мэлхий. Цагнаалуу. Эвгүй. Тэр чинь ингээд дүрс байхаас нь хараад манай тэр нэг жижигхэн голууд чинь дүрс байхаас нь харж байгаа ш. Дүрс нь гээд нэг юм нэг хоньны ходоод шиг юм ингээд сүнжирэлдэж байж байгаа. Тэр дотроос чинь шангаа орхоо гарч ирэл тэгжээснэ урд хөлтөө болоод тэгэл хойд хөлтөө болоод дөрвөн хөлтөө сүултээ байж байгаа. Сүүлд нь тасраад бойжж байна гэсэн үг биш тийм шүү дээ. Бүх цаг үеийн мэдэн. Тэгэл сүүлд нь тасрахлаараа л ирэг дээр гарч ирдэг байхгүй. Ааха. Тэнгүүт нь би түгэл авчиж байгаа юм чаа. Бүрхэмтэй. Тэг ирээдүйд ямар бүрхэг гэж тэгдээсэн. Айдаг хүүхдүүд чинь бандашруу хийчихдэг. Ухаад. Жаа нөгөө мэлхийний бүксөөр ингээ юм үлээдий болоо гэж бодлоо шүү. Гүү харин л ихгүй. 50 оны хүүхдүүд тэгж үлээдэг. Ширээг дээр гардаг штэ ингээ мэлхийг үлээнгүүт нөөдөг Шаар шаар. Тий, тэгж үлээдэг гэсэн. Гэтэ одоо манай ихч хүргээ ах хоёр ч хоёулаа үдээ ачхан дээд төгссөн штэ. Зоо техникч анги аахгүй юу. Тэгээд эдний чинь тэр лабораторид нь одоо туршилт хийдэг мэлхий хулган хойл зөндөө байдаг байсан гэсэн. Тийм. Лабораторийн мэлхий бол байна. Лабораторийн Тэр мэлхий ихтэй болгоо. өгчаага мэддэг болов хүрхээ. Одоо мэдэх өстой хүмүүс. Тэр юу судалмаа. Одоо бид нар тэр үе чинь хүүхэд юм чинь ингээд энийг би ингээд аалчин энэ нүгэл мүгэл гэж юм юу ч мэдэхгүй шүү Тэр дээ. ихтэй судалмаар байгаа байхгүй тий. Мэлхийгээр тоглосон гэл яг үгүй тэгэл гол дээр тоглож байгаа юм шумууд хазаал ингээд нүд мүд бүлцэн штэ тий. Тэнгүүд өвөө юм ахмах чи ингээд мэлхийгээр тоглоод мэлхийний хараал болж байгаа чи эндээ сохорно гэл. Тэгэл сохорох юм байгаад бас ингээд ажилласан. Өөдгөл. Агаж мэлхий хаахгүй. Тэгээд нөгөө тэр байхгүй болоо агаад очоод нөгөө. Тийм ээ. Тэрний найзгамжтай байж гэнэ. Нүгэлтэй амар тодорхой таа. Тэгээд явжсэн. Тэтэц засрахгүй. Тэгээд нэмэргүй шүү дээ. Ахаад жоохон байж Тэр байгаа. угаасаа тоглоомгүй байгаа л гэсэн байх тий. Ерөөсөө тийм өөр юм байхгүй юм чи. Нөгөө нэг хин зам гэрэлтэй цогоор гардаг гэсэн нөгөө нэг замын цагдаа ах чинь инхтер илүү. Тэр ах фэйсбુક дээр найз авахс чинь пост оруулсан байсан шүү дээ. 5 дугаар ангийн хүүхдийн зуны даалгавар гинэ гэсэн чи багшин заяа. Миний хүү бүх шүднүүдээ үзүүлээд эрүүл олгоод ирээрээ. Бие сайн бодороо, ээжийнхээ ажилд сайн туслаараа. Ядаж нэг ч гэсэн хоол хийж сураарай. Гэрээ сайн цэвэрлээрээ, мэвэрлээрээ гэсэн чи манусын зуны даалгавар гингүүт амар заяа. Согооврын үр түүж авчрах тэнгүүтээ ирвээ хатсан ирвээхний цуглуулга авчрангууд бид нар ирвээхийг бариад номон цогцор ингээ амдаар нь хавчуулаа хатаачдаг заяа. Йоо. Тэнгүүтээ энэ хөдөөнийхнийг байж тээ хоёр зурм мурм аалж ирмээр бид нар хотын бид нарт арайч тийм юм хэлэхгүй л дээ өгөхгүй л дээ. Тэр зурмаар яах вэ? Тэнгүүтээ заяа яс цуглуулж тушаанч гэх шиг тийм. Улааны арьстай л адилхан шүү дээ. Тэгэл бас л өслөг идэл хийх гээл зардаг л байсан. Тийм амар зуны даалгавар өгдөг заяа. Тэгээ бид нар ингээд амарч байгаа тэгээд өвөө бид нарыг ингээд давуулаад энэ одоо нэг юм хойшоо хаашаа чи мэдгүй гараад сооврын үр түүн тэмүүтэ бас нэг мангрын толгой илүү бас нэг тийм юм түүн гэж явдаг. Бүхсдээ эрүүл байлгах гэсэнд орвол
Зурм алж ирсэн гоё юм. Нэрээ одоо тэгдэг үсэг шүү 20 зурм жилөө. Тэгээд тэр чинь яг ингээд ангийн хүүхдүүд чи бүгдээр алж чадахгүй шүү дээ. Ангаа би л даасан дээр шүү дээ 26 маа би л даасан дээр шүү дээ. За тиймээ одоо би анжгаа таныг ингээд хэлэхэд би зурм алж гүйжснээс анжгаа алсан дээр шүү дээ. Одоо таныг ингээд зурмын тал Ороод ирсэн. За. За нэвтрүүлэг өргөдөө. За. Тэгээ ийм байхгүй юу? Бидний нөгөө нүглэх шүү сая. Би сая яг дүлээрчлээ л гэж бодлоо ёо. Энэ сая бидний нүглэх шүү. Чиний нөгөө бэлхий, чиний нөгөө зарцаа марцаа тамалж явсан. Зүгээр ялаанаасаа яг загламайлах ч лээ. Баяг оочлаарай. Энэ горд юу илтвэ бодчих. Яг загламайлах. Нүгэл дараа бэлхий чин намайг уршаа. Мен нэдэм штэ. За Улаанбаатар хотод 17 цаг 31 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжин ажиллагчаар New Julchin туурс дэмжин ажиллаж байгаа. За Ханаа нарлын Саний хот руу лав гараг бүр шууд нислэгтэй аяллыг хамгийн хямдар зохион байгуулж байгаа. За 5 цаг нисээд Саний хотын 5 хоттой resort буудалд амраад Далаа усын спорт, Атлантик парк, за Ширэнгөө аялал гээд хамгийн хөгжилтэй хөтөлбөрөөр аялуулж байгаа. Хүүхдийн амралтын зориулсан нислэгийн тий за аялын үнэндээ хямдрал зарласан байгаа учраас дэлгэрэнгүй мэдээллийн та New Julchin туурс Facebook утаснаас нь за мөн 70.94 техник гэдэг утаснаас аваарай. 70.94 техник. За ингээд нэвтрүүлгийн дэмжин ажиллагч New Julchin. Баярлалаа. Амар ямдарсан байгаа. За нислэг нь сая 500 мянган зэрэг болцсон байна. Тийм үү? Тий. За мөгийн. Зуны даалгавар чинь зурмны яриас эрвэхний хатаамал хийж ир гэдэг байсан. Тоглож байгаа л алцдаг байсан. Ер нь би зүгээр л уйдаж л алдаг байсан. Тэрнээс бид нар дээр бол тийм даалгавар өгөхөө болцсон байсан. Тийм үү. Тийм манай ах тий 75 ах гэж эднэрт тэгдэг өгдөг гэсэн. 20 зурм ямар. Энэ ах нь 75 оных байсан. Энэ аха. Амар шүү ингээд юу юм уу? Номдод завсартай ингээд эми ургамал олоод иргэн. Тэгээд баахан мэдхгүй шүү дээ. Юуг нь мэдхгүй баахан эми ургамал баахан ирвэхэ гэж очингуудаа завсарт нь яг л гавчаа. Гэхдээ та амар зэрлэг надад болохоор нэг юм ирвэхэ барьдаг юм хөөрхөн юм байдаг. Оо бэнэс тэрүүгээр ингэж соёлтой алуурчлаа. Сүү цамцаараа юм уу? Бодолкоор зогсож би тэнд чин даалгавраа хийж яваа. Тэгээ айгуу сонин заяа. Ирвэхний даалгавчнаас ингэ барина штэ тэ. Тэнгүүд миний гаранд нэр нэг юм одоо юу тоосонцор тэгхүүлээ тэр даалгавчнаас нь өнгө нь арилждаг гэсэн штэ. Тийм. Амар сонио. Тэргүүр чи манай найз охтууд нүдэ бочдөг шүү Яг. дээ. Ирүүхэ барьж чаад тэг нүдэ бочдөг гэсэн юм. Тийм. Ингээ одоо ингээд даалгавч нэг нь ницэж байгаа. Зинхэр минхэр юм ингээ амин гой өнгийн ирүүхэ нисэж штэ шар алаг малаг. Тэгээд тэрийг ингээ тэр ирүүхэ барьдаг юмар ингээ бариад авчин бид нар заяа. Тэгээ барьж аваад тэр чин номын цогцоор хавчуулах хэвээр юм чинь даалгавраа л хийж байгаа шүү. Тэгээ ингээ ирүүхийнхээ даалгавчнаас барихаар гаранд тэр өнгө нь ороод тэгээд даалгавчных нь бодог нь арилждаг гэсэн шүү. Баяраа яг миний энэ ухамсарлагдаагүй нүдийг ингээд томсгож ингэ. Зарим юмнуу сонсч идэг нэ. Ирвэхэ ингээ барингууд байна шүү дээ ингээ даалгавч нь ингээ сэтэрсэн тэр чин өмнө нь нэг нөхөр барих гад барьж чадаагүй тэг алдсан ирвэхэ явж байгаа шүү дээ. Хөөрхөн. Йоо ч манай сум тийм ирвэхэ барьдаг юм төв нэг ч хүн байгаа. Тэгтээ та бараг гэрлээ өөрөө ингээд чамааг ирвэхэ барьж чадах юм байна. Банд нар бүр дурлах юм шүү ирвэхэ. Тэгээ бас юу яадаг гэсэн чинь хийж байгаа үг нь даалгавраа хийж байгаа шүү. Төрөл бүрийн ийм хэлбэртэй навч цуглуулдаг гэсэн тий. Навч цуглуулдаг гэсэн мэт тий. Тэгээд намар зургийн хичээл дээр ингээд хэрэгэлдэг заяа. Янз бүрийн навч байхсаа шүү тэр чинь. Адилхан навч байх ёсгүй. Манай Марб найз тэгж авсан. Би монголчууд бид нар ер нь эртнээсээ нөгөө нэг ангаах ухаанд ойрхон байсан гэнэ. Яагаад гэсэн чинь хүүхдийн хажууд ингээд хон төхөөрөлтэй энэ чинь бүх дотор нь юу байдаг хаана нь юу байдагтэй ингээд арьс марсыг нь өвчүүлж исэн юм чи. Манус чи тэгэл зурмын чинь бас ингээ өвчин штэ. Хутгатай. Нэг юм ийм жоох хутгатай. Тэрнгээр ингээ өвчөөл. Тэгэл арьсыг нь бас ингээ хадаасаар тэлж хатаагаад тэр чинь тэгж арьс нь бас гоё очих хөстэй шүү. Зүгээр нэг юм хунцсан юм очих хөстэй. Нэрээ яриад байгаа юм уу? Нэрээ. Ямар ч байсан харин тий нэг хүүхэд 20 зурмын арьс гээл бөө юм болдог л байсан. Тэрийг алах гал намар хичээл цуглахад онгоо байдаг штэ. Сомын нөгөө нэг хорлолтой лаавууд нь алж өгдөг. Хүн болгон юу лээ
нэг хүн 2 чон алж ирэн шүү гэсэн чинь. За 2 чон ээж алж нэг хүний нь одоо хэнийг алддаг юм бэ? Чамд ямар нэгэн даалгавар танаа зуны даалгавар гэж юу гэдэг вэ? Та нар зүйд Гэхдээ би зурам алж чаддаг гэсэн шүү. яаж? Манай даваад орж гээд нэр бийсэн. Одоо гэрсэн. Одоо яри нэг төгөрсөн. Манай ах юм анчин баггүй юу? Одоо ч байлсан. Зурны ажил. Гэхдээ ер нь тэгээд ингээд нөгөө нэг би хөдөө очихороо яг тэдний очдаг. Аавын ингээ ихчих нөхгүй. Тэгээд тэгсэн ингээд наад миний хажуу дандаа ингээ зурм алдаг гэсэн байхгүй. Та нар шиг тэгэж удаж ажил удахгүй заяа. Ус хийгээ шууд төмөр утсны голоор ингээд шууд толгойг тасчихдаг гэсэн байхгүй юу? Тасдагч юу аах вэ? Ингээ боогчдаг. Тэгээд нүүд тэгэл ингээ унцдаг. Тэгээд би ингээ өөрөө туршиж үзмээр санагдаад тэгээд би бүр 2 3 зурм алчихсан шүү дээ. Яг тэгж үү? Тийм бүр 2 3 зурм алж исэн. Тийм даалгавар өгөхөлтэй. Би зүгээр сайн дураараа авсан ингэж. Хонин дээр явж нэг алаад гойсдагтаа тэгээд хоёр чинь алаад явчихсан. Хонин дээр явж байхдаа байна шүү дээ. Өөдөө уурга байна шүү дээ. Тарганы мөндий чинь нэг өдөө том бодлож байгаа тэнэгдүү байдаг байхгүй. Хүмүүс хажууд байж байгаа сонор сэрэмж гэж юм байхгүй. Тарганы ингээл дошны яг нүхнийх нь ардлаас нэг уурга ингээл бариад морд хонины морчинд томато зогсно ингээл зогсож идэг байхгүй. Гараад ирэнгүүт маа уурганы бүксээр ганцхан хатгаад дуусаа шүү дээ. Тийм үү. Би юу байсан штэ. Нөгөө 2000-ад оны ихээр 90-ад оны сүүлээр ингээд энэ нөгөө энэ Төв аймгийн Мөнгөн морд руу ч зүгээр тараанууд гээ гүйлдчихэд гэсэн байхгүй юу. Тэгэл яах вэ намайг одоо тэгээ нэг тухайн үед тэгэл найз залуу малуу эрхлүүлээд би ч өстө нэрэ буугаар бодож сурна мурна гээл тэгэл алцганаал. Тэгээд калибрын сумж ингээд хайрцагнда 50 ширхэг гэдэг байхгүй юу. Тэгээ ингээд эхлээд ингээд салфетик цаасны салфетикны хайрцаг тавьж агаад 25 м, 75 м, 50 м гэл ингээд 100 м гэл ингээд одоо би эхлээд ингээд бүхэл бүтэн нэг хайрцгаар ингээд сургууль тэгээд тэнгүүдээ зааста сурцсан одоо яста тарга буудна гээл заяа. Тэгээд за залуу эс би ойротох настаад байгаа штэ. Ийм даалгавар өгөөс. Нэг амар биш энэ бол зугаатай. Тэгээд зугаалаад би алцганаал явж байгаа штэ тэр чинь. Тэгэнгүүтээ бууддаг баатар болоод тэгээд буудсан чинь онцгий. Тэгээд ста нэрээ гүүгэл атсан чинь хөөхөн мөндөл онцсон. Тэгээд нөгөөдгөө хараад өөрөө уйлаа. Тэгээд миний дахиад анд явах ингээ карьер уус байх. Толгоогоор бол ерөөсөө танигдахгүй. Мөндлөний толгой ч бас танигдахгүй. Дагаас том толгой гарч ирдэг. Би таниагүй, би мдээгүй, би албаар мөндөл буудъя гэж бодохгүй штэ угаасаа. Харахч амар өрөвдмөр юм биш үү? Бүр ингээ урдаас нь буудах гадах тэнэгтэл хараал зүгээр. Сормос ороод аллаад хараад байна. Бид нар нөгөө нэг би бол таруугыг бол сүтгсэн хав махвар театр байхдаа нөгөө нэг юм тоглолтоор явж исэн гэдэг тэгжсэн чинь нэг 7 хоног тэгсэн чинь нөгөө машин дотор ингээ бөөнөр ууцгаа гэсэн чинь манай нэг хамгийн өндөр нэг театр явахад одоо нэрийг хэлээд яах вэ? Тэгсэн чинь ууцаа түрүү хэлсэн шүү дээ одоо хэлээд. Жинхэнэ буутайсан баггүй тэгсэн чинь яг хажуу талд нөгөө жүжигт хэргэлдэг хиймэл ийм нөгөө нэг хуурамч буу тэгээ тэгсэн чинь тэрүүгээр баах үнэг гүйлдэлсэн баггүй хавар мавраа гэж гүйлдээсэн. Бүр ингээ нөгөө жинхэнэ буу өгчл балрын штэ хуурамч буу гэсэн чинь тэш өөрөө дуурахгүй яа дуурахгүй бэ тэш үнэгчээс гүвэ тойролстой тэрийг мартчихдаг байхгүй яагаад өгөхгүй вэ тэш гэж яваадсан маашил мангаа ёо за дараагийн асуулт руу орлоо танаа зуны талгуурт юу гэдэг байсан гэлээ зуны талгуурт чи юу гэдэг байсан гэлээ юу ч өгдөг байсан юу гэсэн бэ ядч сайн зураа зурмаалаарай гурван хуудас зохион бичлэг юу да хуудан бичлэг гэдэггүй байсан. Зуны талгар малгар хийж санахгүй нөө юм дээ. За дараагийн асуулт Анж дээр очисоо. За чулуун байлдаан чавх зүүлэх, конопон дээр суулгах, номоор зохих, гизгнээс татах, амьдтыг ноцолдуулах, дахин нохоо дахиах, бух азрах зэрэг тоглож яваа. Амар юм бэ. Яс бүгдээр нь тоглосон. Бүгдээр нь тоглосон. Ямар садист асуулт вэ? Зүүлэх гэдэг чинь шүү дээ. Эрдэнэ харалчид нэг кино гараад нэг юм зэрлэг одоо баргалжл нэг Робинзон Крузо шиг нөхөртэй тим кино. Тэгээд тэр нөхөр ийм нэг юм хулсны голд ингэж нөгөө зүү хийж гэж үлдээдэг ийм юм байгаад тэр нь даймжраад яг намайг 1 2 дугаар гэдэг чинь 81 2 оны үеийн юм ярьж шүү. Тэнгүүт ингээд нөгөө нэг ийм нэг савхан ийм нэг сетк байдаг ус ш дээр нь юунд нансалмаа зурцсан. Тэгээ нэг ингээд жижиг савхан мэдхгүй. Тэрнээс аваад тэрний нэг үзүүрт нь зүү ингэж уцаар боогод нөгөө үзүүрт нь ийм том порлон боогод тэнгүүтээ ийм нэг нарийнхан гурс нотор ингүүд ч тэр чинь вакуум тэгчихэж байгаа байхгүй. Үлээнгүүд амар хол явдаг.
тэгж юм айдаг зүгээр шүү дээ. Тийм. Манай тоглоомоор тоглоод манус. Манай Тэгээд бүр цагдаагийн газраас хүмүүс сургууль дээр ирж яриа хийж. тэр зүүгээ чинь манайх болохоор зэрэг заяа ингээд нэг юм бор сонин замаас гэд нэг юм байдаг гэсэн. Тэрийг ингээд хүмүүс ингээд ийм хадгалж аваад гаргаж ирээд ингээд хувцаа ингэж цэвэрлдэг. Санаж байна уу? Тэрүнгээр ингэж бэхэлдэг аахгүй юу? Тэгж яагаад үлээдэг. Энд яах чаа яг яах чаа. Тэгээд тэрнээс болоод байна шүү дээ. Хүүхд амтны нүд ам сохолсон гэж цагдаа урж ирж харин сургууль дээр яриа хийгээд ээж аав нар бүх хүүхдүүдийн тим юмыг хурааж аваад ингээд бүр тэгэл нам дарагдсан. Амар Бид нар бол будаал үлээж яснаас зүүм үлээж байгаагүй. Тэгээ амар юмар тоглож байсан. За бух азарг ноцолтуулах чинь бол хөдөөний хүүхдүүдийн ганц одоо зугаа шүү дээ. Чихнээсээ бух зодтолдуулаад байгаа. Ингээд юм аахгүй юу? Том чулуун хороон дотор шүү дээ. Айлуудын бухнуудын хөөгөө оруулчихдаг байхгүй. Тэгээ бухнууд юм чинь бие биенэргөө муугаа хараад зогсож байгаа шүү дээ. Тэнгүүд нь ингээд байж байгаа яг ингээд хэрээл байж байгууд год нь чулуун шидэнгүү зүгээр таас гээл тэгээд жинхэнэ алаан болно шүү дээ. Бүгд хоорондоо мөргөлдөж. Амар юм бэ. Амьд бух зодтолдуулаад байгаа юм биш үү? Би зүгээр ингээд ийм орлуулж юм ярьж мөргөлдүүлэх үү? Тэг мөргөлдүүл. Тэрийг ба шүү дээ. Томчууд баригдаж болохгүй. Тэг баригдах юм бол арьсаа уулуулна. Тэгээ энэ тентийг харуул тавьж байгаа л үзэн шүү дээ. Ямар ч хоёр талаас нь ташууртахаар улам улаараад байдаг л. Йоо, мөөг үдэ хачир дээр нэг юм каск өмсөөд тэгээ каскныхаа одоо нэг бүх байдлыг шалгаж ийн гэдэг айлын хуцтай очиод мөргөлдсөн гэсэн шүү дээ. Мөөг юу? Нэг нөхөр мөөг чаддаг. Йоо. каск зүгээр өөрөө мууж байгаа. Тэгээ шүү дээ. Йоо. Дотроо дөргөлтэй ачаад тийм үстэй. Хаашаа хурц пүнкэ мөргөөл тэгээд. Йоо, тэр боосон дээр юу үхтлээ энэсээ нэр. Нэг харсан чив. За юу яа хамтран айлгч ярьсны дараа яриа. За Улаанбаатар хотод 17 цаг 42 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран айлгчаар Аржанчивлангийн анхны ундрагаас авсан аршаан хандгата жанчивлан хамтран ажиллаж байгаа. Тийм ээ, миний жанчивл. Жанчивлыг уржигдэр бол 3 дахь өглөө СЮ-д жинкнээс гараа салгалцсан нөхөр авч ирсэн тэгээд гарын чичрээд тэгээд нэг жанчивл авч байгаа байхгүй. Би тэ зүгээр олон жил би барч өмнөөс нэг онгоолгоод өгчт юм уу. Зайл өстэй ингээ жаахан орилсон бол битэл гимээрс гарын чичрээл нэг жанчивлээ өгчих гэдэг. Олон жилийн туршлагаас ярихад энэ олон аршаанууд дотроос шүү дээ. Хандгаатай жанчивлын шиг найдвартай ингээд нөө бямбын бодлыг арилгадаг юм бол байхгүй шүү. Бямбын бодлого гэж юу? Бямбын бодлого гэж байдаг шүү дээ. Ахиж уухгүй гэдэг бодлого. Бямбын бямбын бодлого гэж. Бямб гэдэг нэртэй. Битгий хотлоо ингэж байгаа ч. Бямбын тэр хүн юм бэ? Минад бол баасан гэл бодлоо нэ. Тэр үнэ яа. Юу баасан билүү гэж. Йоо. Би бямб гэдэг нэртэй хүү юм болов. За надад бол нямын л бодлоо. Гэхдээ өчтөр жанчивлан уух уу эсвэл баах уу цай уух уу гэдэг дээр анжирах дээр маргалж байгаа байхгүй юу? Манай ажлын чи яах вэ дээ? Чи яах ингээ бас бүрсгэрээ. Тэгэхээр би ингээд нөгөө нэг баах уу цай авчид өгсөн. Тэгсэн чи анжирах баг миний гарыг татаал. Үгүй болохгүй. Жанчивлан л өгөхтэй. Тэгээ иргэн чи ямиг аварсан шүү дээ. Хандгата жанчивлан. Би тэгсэн араа юу жанчивлан л өгөхтэй тэр дундаа хандгаатай. Тэгээд тийм ээ. Иргэн чөөраа. Нэр амьд ордог царайтай байлээ. Тэр залуу өстө үнэхээр бүрцгэр байлээ. За өнөөдөр баасан гараг учраас түлхүү ингэж ярьж өгöd байгаа шүү манайхаа. За ингээд та өөрийн болоо хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндэд дэмжээрэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 88 55 37 73 гэдэг утаснаас аваарай. 88 55 37 73. За хандгата жанчивлан гэж гэрэлээр бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран айлгчаар Аржанчивлангийн анхны ундрагаас авсан аршаан хандгата жанчивлан хамтран айлгаж байна. Баярлалаа. За би одоо тэр нөгөө чулуун байлдаанд бол чулуу зөөж явлаа. Чулуу нөгөө нэг ирвэхий ингэж авдаг юм биш бишээс юм. Гогоосо тэгээд юу эн чинь ингээд бүр хуучин хороолол шинэ хороолоороо байлдаж байгаа байлдаанд чинь ингээд бид нар гар бие оролцохгүй болохгүй шүү дээ. Октод нэгэ чулуугаа зөөж байгаа. Хороолоо солилцох гэж байгаа юм. Яг юуны ч төлөө байлдаад байдаг гэсэн нөгөө нэг тэр байлдах донгоол дарж байгаа шүү дээ. Ер нь бол
Ямар ч тэрний ялалт малалт байхгүй заяа. Тэгээд тэр чинь чулуугаар байлж байгаа нэг хүүхдийн тарих хагаруул тэгээд за дууссан шүү одоо болоо нэг хүүхдийн тарих хагарсан дуусаад тэгээд болоо. Тэгээ болоо заяа. Тэгээд октод бид нар чинь чулуугийн зөөж тэгэхгүй бол ингээд гараа доошоод ингээд чулуу байхгүй бол яах юм юугаар шидэлсэн. Тэгвэл бид бэлдэж өгөх хэрэгтэй байхгүй юу? Манайс бол октод нь төрүүлээд хэрэлддэг шүү дээ. Тэгээ октодоо өмөрч хойд урд ингээ хоёр гудамных нь тэгж чулуугаар байлддаг л шүү дээ. Гайтай шиг октод нь очиж хэрэлдчихээ хөвж ирээ. Наа чи амар тэнэг байна. Нэг хүүхдийн толгой аваа. За манайха за хоолоо байцгаа. Амар асчихсан те. Гэжсэн би. За чавх бол ийм байсан. Хоёр төрлийн чавх би мэднэ. Нэг нь болохоор зэрэг нэг ийм пиврэн дотроо ингээд ийм хөнгөн цагаантай нэг ийм тэр одоо цахилгааны утас юм уу юу юм бэ? I don't know. Тэрийг ингээд ийм чавх хэлбэрт оруулаад ингээд мошин тэр чинь өө ийм зөөлөх юм чи. Тэнгүүдээ одоо мөнгөний шар ирзэн биш үү? За тэр бол энэ бол хөнгөн хэлбэрийн чавх байхгүй. Тэгээд энэ нь чинь ингээд сум нь болохоор зэрэг бас яг тэр дотроо байгаа дотор нэдэг ийм хөнгөн цагаан шиг ямиг гаргаж ирээд ингээд дундуур нуулаад сумаа бэлдэн заяа. За тэгээ ингээд татчаад харах нь штэ. За нэг эсвэл ингээд нөгөө нэг цаас октодын шилэн доркотой гуйдаа харвана. Цаас ингэж нөгөө ингэж нугалж агаад бас яг тийм сум болгоод харван заа. Энэ бол хөнгөн чанарын чавх. Нөгөөх нь бүдүү мотор бүр ийм чавх хийгээд тэгээд ийм хар ирцэн заяа. Бас бүдүү хар ирцэн заа. Тэр бол энэ бол бүр амар байлдааны бараг дайны тим амар чавхгүй юм чаа. Энэнгөр бол чулуу хийж харавдаг. Надад бүр амар жавх байсан шүү дээ. Алкамандын ийм нөгөө нэг шаланк байж тээ. Тэрний ирзэн чи амар лаг сундаг. Мангар бүх ирзэн мэддэг байхгүй. Тэрнгөр хийсэн жавх. Бараг километр. За яг зорилгоос яах гэж байгаа юм. Тэгээд одоо тэр чулуу хийж харавдгаар бол одоо болжмор тагтаа магтаа харвана. Идэх юм. Зүгээр л харвана. Нөгөө уудаад ахад чи. Хөнгөн чанарынхаар нь бол зүгээр хүүхд мөхтрөө ингээ харвана. За ингээ байжсэн чинь манай ангийн нэг хүүхдийн нүдрүү нь харваад тэгээд ингээд нүдэндээ болоо. Тэгээд тэр хүүхдийн ээж нь бас нэг цэцэрлэгийн эрхлэгч байсан хурж ирээд пөө юм болоо. Тэгээд тэрнээс хойш манай ангид чавх бүгд ерөөсө үзэгдэж харагдгаа байсан байт юм аа. Ямар ч нэг гимтэж байгаа тэндээсээ сэтгэлээ аваад болох нь шүү дээ. Амар. Ер нь бол энэ чинь зэвсгийн чанартай зэвсгийн чанартай. Ханд ингэж юм хатдаг. Үгүй ийм доор хавтгаатай дээшиг ингэ хатастай коноп байдаг штэ. Тэр конопи чинь багш нарын судал дээр дээш нь оруулж тавиал багш нь орж ирсэн. Яа бууса шаарнууд гэл тэгэл нэг хэрүүд оруудгүй тэгсгээл. Тэгээ манай ангийн бацаахан миний өвзгөн доор тим коноп тавиад тэнгууд нь би зөрүүлээд 50 хадаас 70 хадаас 100 хадаас 120 хадаас гэж ядагсан аахгүй юу. 50 хадаас нь хамгийн жижиг нь 50 хадаас балруулан шааж байгаа. Тэгээ доор нь тавьж ирсэн. Тэгээ бүксэнд нь зоогдчихсэн. Тэгээд зүгээр өшөг аваад нэг. Сая бүр амар юм шүү. 50 хадаас 100 хадаас. Йоо бро. 200 хадаас суугаад. 200 хадаас ийм төө хэрэг шүү дээ. Бараг амар гараа шүү. Түүхийг сэгсэрсэн чи баахан коноп чавх маах. Номор зогчсон уу танай ангийн чамайг толгоор чинь ингээд номоор ингээ ардаас чинь зохин дандаа. Ястай нэг юм. Дүнкүртэлж аав нь штэ. Манайх юу идэх тэр 8 дугаар нэг амар мод нэг муужруулж унгаад, ухаалдаж унгаад. Оо бид нар тийм хоолойг нэг. Би манайхан 48 болчих одоо санал асуулганд хариулъя. Яг гоё юм би. За таны би одоо бүр санал асуулгаач хүмүүс танилцуулаагүй юм штэ. Ингэж штэ таны бодлоор бол аад нь нэрэл муухай харгас тоглоомуудтай байжээ. За бэд нь одоо ч гэсэн хөвчлөлтөөл санагддаг. Вэд нь би ёстой юм харгас тоглож байгаагүй. Гэд нь би энэ үеийн хүүхэд бишээ гинэ. За мегаглад хариулна. Би хариулах юм байна. Нэрэл муухай харгас тоглоомуудтай байжээ. Нэрэл муухай харгас тоглоомтой байсан байх шүү. Ялаа минь уучлаарай. Нэрэл харгас тоглоомтой байжээ. Одоо өөр үг гадгаа наач. Би бүр саяж байгаа ингэ суусаар гадарсан. За манай сая одоо 377 үзэж байна. За санал асуулганд нэг санал асуулгаа зарлаагүй учраас ч тэр юм уу 154 хүн оролцсон байна. За аад нь нэрэл муухай харгас тоглоомуудтай байжээ гэдэг дээр бид дөрвийг нэмээд 76 хүн буюу 47% заяа. За одоо ч гэсэн хөвчлөлтөөл санагддаг гэдэг дээр 25 энэ ерөөсөө 25% ойлгож ухаараагүй. Наад 25 ч нэргээсээ хариулсан дээр 16%. За би ёстой юм харгас тоглож байгаагүй гэдэг дээр 30 хүн буюу 19%. Би энэ үеийн хүүхэд бишээ гэдэг дээр 27 хүн буюу 18% ингээд саналаа өгчээ. За ингээд нэрэл муухай харгас тоглоомуудтай байжээ хүлээн зөвшөөрсөн 47% да баярлаа. Юунд нь баярлаад гэдэг чи. Ойлгоод шүү дээ.
Мохож ухаараад байж энэ чинь. Тэр бэгийнхэнд бол та нар өстэй ёстой хөгийг хайдаг. Юу ч ойлгож ухаардаггүй. Йоо. Хүш 16 зутгаж алаад өвчөж амжилгүй муутгаад нохооч тоож идээгүй бас зуны даалгавар шуудаатай өвс үрээ сургуулиураа зөндөө алхаж байлаа гинэ. Өвсөөр яах гэж байгаа? Яа нөгөө согооврын чинь. Согооврын үрийг яриад байгаа юм уу? Ямар амар даалгавраа хийж ирдэг. Даалгавраа хийж ирэхгүй бол бүр лайлан чиг болж штэ энэ. Яг 8 сарын 30-ны тухай орно штэ. Гэрээ даалгавар. Цааны даалгавар бэлгээ. Бараг орой тий. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 13-ны Баасан гарагийн Яна нэвтрүүлэг радио 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгааны сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Кафе Паскучи за мөн Аржан Чавлангийн анхны ундрагаас олсон Аршаан Хандгата Жанчвлан хамтран ажиллаа. Баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3. Үе 80 яачва. Өнгөрсөн сэм дээр